Тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул эх 6 сард болохоор байна. Үүнтэй холбогдуулаад одоогийн ерөнхийлөгчийг ер нь нэр дэвших хэрэгтэй мүү ирэхгүй мүү гэдэг бас маргаан нийгэмд бас үүсэж байна л да. Ер нь энэ дээр яг ямар байр суурьтай байгаа вэ? Одоогийн ерөнхийлөгч болон өөр одоо 50 наснд хүрсэн за тэр угуул Монгол иргэн сүүлийн 5 жил оршин суусан Хямбгайч гэсэн парламент судалтай намууд нэр дэвшүүлэхэд нээлттэй байгаа. Одоо бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үндсэн хуулийн 30 дугаар заалт бол 6 жилээр сонгохоор өөрчлөгдсөн. 6 жилээр сонгохдоо 50 нас хүрсэн хүн гэж. Өмнө ийм болцол байгаагүй 45 байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ гипотез гэж эрх зүйн хэмжээний дотоод бүтцэд нэрлэдэг энэ зүйл өөрчлөгдсөн. Одоо 50 нас болж. За 6 жилээр сонгох гэж байгаа. Энэ бол диспозиц буюу зан үйл журмалж байгаа хэсэг нь. Тэгэхээр 50 нас хүрсэн хүнийг 6 жилээр анх удаага сонгож байгаа. Тэгээд ингэж сонгогдсон хүн л нэг удаа ажиллана. Тэгэхээр өмнө нь ийм сонгуул огт болж байгаагүй шүү дээ. Анхных нь багхгүй. Тэгэхээр 50 нас хүрсэн түрүүний дурдсан болцлоодыг хангасан хэнд ч гэсэн энэ сонгуульд оролцох эрх нь нээлттэй. Эрх нь нээлттэй. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогдох эрх бол харьцангуй шинжтэй. Өөрөөр хэлбэл парламентэд судалтай намын эрхээр буюу парламент судалтай нам санал болгосноор нэр дэвших хэрэгтэй болдог ийм хуультай. Тэрнээс хүссэн болгон би оролцоно гэж болохгүй. Ерөнхийлөгчийн дэвших асуудалтай холбогдуулаад үндсэн хуулийн цэцэд бас улсын хурлын гишүүнд орж хандсан байгаа л да. Зөвхөн үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол миний бодлоор ойлгомжтой болов гэж бодож байгаа юм. Хууль журмыг бариул. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн болон ердийн хуулийн төвшөнд өнөөдөр ерөнхийлөгч Баттулгыг нэр дэвших хэрэггүй гэдэг тийм хоригдсан зохицуулт огт байхгүй. Баттулга гэдэг хүнийг л тойрч яриад байгаа шүү дээ. За бусад хүмүүсийн тухай бол тэдний ярихгүй байх гэж би ойлгож байгаа. Өргөдөл бол улсын их хурлын эсвэлдэл буюу өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүн нэр дэвших сонгуульд оролцох ёсгүй гэдэг тэр заалтыг улсын их хурл хийж өгөөгүй байна. Ингэж хийж өгөөгүйгээр үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм агуулгатай байна лээ өргөдөл нь бол. Үндсэн хуулийн цэц, үндсэн хууль заасан, цэцгийн тухай хууль заасан, маргаан шийдвэрлэх тухай хууль заасан аль ч агуулгаар улсын их хурлын эсвэлдлийг үндсэн хууль зөрчсөн хэсгээр дүгнэлт гаргаж байгаагүй. Гаргах ч ёсгүй байгаа. Шийдэл бол зүгээр хуульч хүний нүдээр харахад ойлгомжтой юм болов гэсэн бодол бол надад байгаа. Хуульчдын зүгээс бас талцаж тайлбарлаад байна л да. Яг тэр тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа улсуудыг бол би одоо шүүмжлээд юм уу тэрэнд няцаалт өгөөд яриад байх бол төдийлөн зохимжтой биш. Зорилго нь өөрөө яг хуулийг тайлбарлах, хуулийн зарчмыг тогтоох тухай асуудалт биш. Өөр зорилготой байгаа учраас тэрнтэй бол маргаад ах шаардлага байхгүй юм байна. Энэ ард түмний төр барих эрхийг үндсэн хуулийн цэц байна уу? Тийм ээ? Эсвэл нэг тодорхой улс төрийн нам байна уу? Эсвэл нэг баян хүн байна уу? Тийм ээ? Энэ бол хаах боломж их муутай. Ард түмэн хэнийг сонгох вэ гэдэг тэр сонголтын өмнө очиод нэр дэвшигч нар тэргээр шүүгдээд унахыг бол ойлгоно. Энэ бол ямар ч яриа байхгүй. Энэ рүү хүрэхгүйгээр хэн нэгэн тэр ард түмний эрхийг хязгаарлах юм уу? За тодорхой явц сонирхлуудаар энэ үйлдэл хийчихвээ гэдэг л болгоомжлол байгаа учраас өнөөдөр бид энийг яриад сууж байгаа гэж би бол хувьдаа тэгж ойлгож байгаа. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт энэ хөндөд ярьж байгаа энэ нөхцөл байдал бол дэмтчихэд байгаа учраас цаашдаа нийгмийн докторгүй байдал үүсэхгүй. Тухайлбал одоо энэ алдаатай хууль бусаар гарч байгаа шийдвэрүүд дээр янз бүрийн сөрөг үр дагаврууд бий болох вэ гэж зүгээр би бол санаа зовж байгаа. Тэрийгээс би өмнө нь хэлж ирсэн. Ер нь бол нарийнда ард түмнийг шууд басамжилж байгаа л ийм хэлбэр байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн зэцэд бол би юу гэж урайлмаар байна вэ гэхлээр үндсэн хуулийнхаа дагуу ер нь тэдний тангараг шүү дээ, тийм ээ. Үндсэн хуулийг
шаналн сахиулах баталгаа гэж байгаа үндсэн хуулийн цэц бол. Тэгэхээр энэ үүргээ гүйцэтгэж аль нэгэн улс төрийн хүчний гар хөл бололгүйгээр ард түмний сонгох эрхийг хүндэтгэж төрийг барьдаг ард түмний тэр эрхийг хүндэтгэн үзэж тийм ээ шийдвэрүүдээ гаргаасаа гэж хэлмээр байгаа. Ер нь бол хуулийн заалт дутуу байгаа. Хууль заалт дутуу байна гэж ийм маргаан үүсгэж исэн кейс ер нь байдаг юм уу? Би мэдэхгүй байна. Тэгж үүсгэж ирснийг бол хууль зүйн талаас бол ерөнхийлөгч дэвшигт бол ямар нэг эргэлзээ байхгүй гэж ойлгож болох. Яг зөвөр би Баталга гэдэг хүнийг бол ганцаарнгийн яриад байгаа юм биш. Эднэрийн хандлага бол тэрлүүд чиглэлсэн байгаа. Би бол юу гэж байгаа вэ? Өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн энд оролцох эрхтэй. Энэ сонгуульд. Оролцох хэрэгтэй. Нэр дэвших хэрэгтэй. Яг гэвэл би түрүү хэлсэн тэр 45 нас гэдэг юм чинь 50 болоо өөрчлөгдөж. 6 жилийн хугацаатай болчихсон тийм ээ. Удирд сонгогддог байсан нэг удаа болчихсон. Зөвхөн нэг удаа. Тэгэхээр ийм өөрчлөлтүүд байгаа бөгөөд энэ өөрчлөлтөөр бид нэр анх удаага сонгуул хийх гэж. Өмнөх 4 жилээр сонгогдсон удирдах хэрэгтэй байсан тэр нөхцөл байдлууд чинь бүгдээрээ хүчингү болцсон шүү дээ. 2019 оны 11 сарын 14-ний өдөр хүчингү болцсон. Тэгэхээр цоо шин заалтаар анхны сонгуулаа хийх гэж шүү дээ. Дөрөвний болцлыг хангасан хүн болгоныг нэр дэвшүүлэх хэрэгтэй. Нэр дэвшүүлэх хэрэгтэй тэр хүн нэр дэвшээд сонгогдох сонгуульд оролцох хэрэгтэй.